Миний одоо өнөөдөр орж байгаа орон сууц 2 жилийн дараа хажууд нь ямар барилга баригдах юм. Ямар зам холбогдох юм. Ямар тээврийн сүлжээнд бид нар хамрагдах боломжтой гэдэг мэдээллийг аавна гэдэг. Тэр хүнд сонголт хийхэд их төхөмтэй болгож байгаа ийм зүйл байхгүй. Харамсалтай нь өнөөдөр бид нар энэ мэдээллийг урьдчилж харах боломжийг олгохгүй байгаа байхгүй. Хэрэглэгчтэй. Яг л өнөөдрийн байдлаар хүнд мэдээлэл өгöd байдаг. Гэтэл тэр сонголт хийх чинь чухал юм. Ирээдүйд ямар болох юм гэдэг төсөөлөл мэдээлэл бас байх хэрэгтэй байхгүй. Таны бүр ийм одоо сэдв хүнсэнд баярлалаа гэж хэлмээр. Яг тэгэхээр биднээс өөрсдөөс энийг харж байгаад тийм хүн ингээд зүгээр нэг ороод байртай ямар нэгэн төсөлтөд танилцж болно. Тэр бол нэг хэсэг. Тэгвэл би одоо шинэ манай Улаанбаатар бүр нэг тийм том бүр дэлхийн хэмжээний том хот биш ч гэсэн би зүгээр юу гэдэг насаараа би одоо 3-4 дэх оролд амьдарч байгаа хотын нөгөө зах руу нүживэл наад захын одоо ойрхон дэлгүүр супермаркет одоо сургууль цэцэрлэг хаана гэдэг ч юм өөрөөр хэлбэл орчинтойгоо танилцах юм бас маш чухал юм байна гэж үзээд биднээс одоо бас л холбогдлолтой бүх байгууллагуудтай хамтраад орчны танилцуулга гэж бүр айгүй тийм одоо хаанч байхгүй тийм маш дэглэрэнгүй тийм танилцуулга билж байгаа. Мэдээллийн яг үнэн бодиттой байдлыг яаж баталгаажуулах? Тэгэхээр биднээс нэгдүгürt мэдээж өөрөөсөө хамааралтай бүх хүн яг мэддэг гол сорсоос нь мэдээлэл авч байгаа. За тэгээд мэдээж тэр авч байгаа мэдээлэл нь үнэн зөв байна гэдгийг нь одоо гэрээ хэлцээрээ мэдээж бас баталгаажуулж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо буруу мэдээлэл оруулаад тэрийг хүмүүс мэдээд одоо манайх руу хүмүүс хандхаа болох юм бол угаасаа энэ бизнес гэж байхгүй оршихгүй. Тэгэхээр манай ерөөсөө гол суурь байхгүй. Явандаа одоо 3 4 5 жилийн дараа Монголын одоо жирийн нэг хэрэг үйл хөдлөнгөтэй холбоотой газар юм үйлчлэг юм бодоход л одоо манай портал руу их ямар ч нэг ороод үздэг нэг алах нь болж ивэл биднүүсийн гол хийх гээд байгаа ажил бол ер нь тэр байгаа. Угаасаа технологич ингээд үндсэндээ дэлхийг юм орон зайгаас хамааралгүй болгоод байна шүү дээ. Тэгэхээр биднүүс Монголдоо ингээд байр сууриа сайн олоод ч юм уу болох юм бол яг өмнө таны асуусан одоо монголчууд гадагшаа сонирхож байвал тэрийн одоо манайх технологийн тэр суурийг тавьж болж байгаа. Дээрээс нь гадны хөрөнгө оруулагч нар манайхыг сонгож байвал заавал одоо Монгол руу онгоцоор нисч ирээд харах биш. Тэ одоо байгаа зүгээр тэр одоо хамгийн боломжтой манай хятадууд ч юм уу японочууд ч юм солонгосууд тэднээс ингээ өөрсдөө Монголын бүх хөл хөрөнгийг зүгээр ингээд портлосоо дуртай газраас юм хараа. Тэгээд ирээд яг зөв юм хөрөнгө оруулалт. Бүх төрлийн үйл хөдлөнгийн төрөл бол манай дээр байна. Зүгээр биднээс бол ялчгүй ингээд төлөө гарахтаа ингээд шатаар гаргасан. Тэгэхээр биднээс эхний жилмэл бол илүү төлхөө орон сууцтай яаж байгаа. Тэгэхээр ялчгүй ягаад тэр нөгөө нийт ингээд задлж харахаар бол яг гол сүмэн 60-70% нь бол ядалчгүй орон сууц байгаа.